заасан байгаа. За энэ самбар дээр өөрийнхөө мэддэг дүрсийг томоор зураад үзүүлээрэй. За бүгдээ фалмастер аваад үзчихлээрэй. Ямар чамаагүй чи өгсөн фалмастраа. За зураарай. За мэддэг дүрсээ зураарай өгч үү. Ханаа хоёрыг зураа. Мэддэг дүрс. Хамаараа. Гурван дүрс. За зураарай. Томоор зураарай. За энэ сүрийн хараач шүү. Энд бүдэг болоод шүү. Яагаад дуртай? За дуусна уу? Дууссан. За өөрийнхөө зурсан дүрсийг бусдаа харуулад ямар дүрс зурснаа хэн тайлбарлах вэ? За тайлбарлах хөвгтэй багштай гараа өгөөд мэдээ дээрээ. За хэн тайлбарлах вэ? За гэрэлцээ тайлбарлах вэ? Ямар дүрс зурснаа бусдаа харуулад Гурван дүрс. за харуулж. Гурван дүрс дурсан. За гурван дүрс зурсан гэж. За өөр нэг гоо. За тэр. Гурван дүрс. За харуулаарай. За хаан эдэн. Дөрвөн дүрс дурсан. За өөр. За хин. За сугараа. Аян нутаг. За хин. За хин. Бэлэг. Эдэн бол. Шаардлаа. Би. Ганц зэрэг. За босч байгаа тайлбарлаад байна. За босны санхаараа. Би гурван дүрс дурсан. За өөр дурс дурсан биш. Өөр ямар дурс дурсан? Дөрвөн. Ангай. Борхи. Гурван. За. За хэлчин. Дөрвөн. Борхи танга. Танга борхи. За хэлнэ. Би борхи. За халуунагийн дүрс хараа. Халуун ямар дүрс дурсан бэ? Хараа өгөх үү. Бомбугаар гэж. Би дөрөвчн тавиа шок дөрөвчн. Би дөрөвчн дурс турсан. За бүгдээ гурван дүрс дурсан хүмүүсд нь гараа өрөөд төө. Би дөрөвчн дурс. Би гурван дурсан. За гараа болно шүү дээ. Гараа өрч. За энэ ямар дүрс хүмүүс вэ? Уралчин гэж ямар дүрсийг хэлээд байгаа юм бол? За гэрч тайлбарлаад. За өөр. За сайн ажиглаарай. Уран үлдэхтэй байд юм байна. За бас. Уран талтай болохоор нь юу гэж нэрлсэн байна вэ? Уралчин гэж нэрлсэн юм шиг нөхдөөдөө саараарай. За энийг ямар дүрс гэж нэрлэдэг байх нь вэ? Урвалчин гэж нэрлэдэг юм байна. За гурвалчин. За тэгвэл дөрвөлчин дүрс дурсан гэсэн үг гараар өгдөө. Дөрвөлчин. За дөрвөлчин дүрс дурсан. За дөрвөлчин гэж ямар дүрсийг хэлээд байгаа юм? За хин Шапас дөрөвчтэй. ариун зэ гараа өгөөд үү. Дөрвөн талтай ахаас дөрвөн. За мөх. За шингүү. Дөрвөн үнэтэй юм байна. За байна. Хайртай. Дөрөв болонтой болохоор дөрөв гэдэг. За дөрвөн болонтой гэж. Эдэн бол. За тэгвэл багшны дөрвж аа. За энэ юу вэ? Дөрвөлчин. За дөрвөлчин тий. За тэгвэл энэ ямар төсөө? За энэ хоёр төсөө бүгдээр нь сайн ажиглая. За нэг ажиглаарай. За ажиглана. За багшны асуулт асууя. Асуултын дагуу сайн ажигласан
За энэ хоёр дөрвөлжин дүрсийг ажиглахад ямар ижил зүйл ажиглагдаж байна? За наадмал багшаа. Тасаар. Энэ нь насах чинь энэ нь богино. За энэ нуртай нэгэнд богино гэж. За хүслээ. Энэ дэдлийн дадлын үчиг өстөр энэ гэсэн богино юм байна. За богино юм байна гэж. За болромаа. Усан сайн ажиллаад байгаа ямар зүйл нь ижилхэн байна гэсэн шүү дээ. Энэ хоёрын ижилхэн тэгээд энэ хоёрын ижилхэн эднийх бүх тал нь ижилхэн байна. Бүх тал нь ижилхэн байна. За энэ хоёр дүрсэнд ижилхэн зүйл байна уу гэсэн. Үрээ. Ингээд дөрөв үтэн. Оо энэ хоёр дүрсэн. За өөр. Шипи. За халина. Энэ талтай энэ талтай. Энэ нь энэ цаасан толботой байхад энэ нь бас толботойгоор ижилхэн байна гэж. За хэлчин. Цаасных нь ижилхэн ажил анзаарсан байна тийм ээ? Энэ хайрын ажил энэ богино энэ таацсан За ахаад би асуулт өгсөн. Яг багшийн асуултын дагаа ажиллаарай. Энэ хоёр дүрсийг ажиглахад ямар ижил зүйл ажиглагдаад байна вэ гэсэн чинь хийсэн шүү дээ. Дөрвөн үнцгтэй юм байна гэсэн. Хоёулаа дөрвөн үнцгтэй юм байна. За гэлцэг. энэ дөрөв талтай. Оо энэ хэдэн талтай байна? Дөрөв. Дөрвөн талтай энэ. Дөрвөн талтай. Хоёулаа дөрвөн талтай. Хоёулаа дөрвөн үнцгтэй юм байна. За тэгвэл одоо ахаад ажиглая бүгдээрээ. За энэ хоёр дүрсийг за багш нэг нь авчих. Энэ хоёр дүрсийг ажиглахад ямар ялгаатай зүйл ажиглагдаж байна вэ? За мөн ойлголоо. За нэг нь урт байна. Нэг нь богино. Энэ дүрсэн тэгэхээр юу гэдэг юм бэ? Урт гэдэг юм байгаа юм байна тийм ээ? За өөр юу ажиглагдаж байна? За хэдэр. Онцгөн үү? Тална уу онцгөн үү? Тална тийм ээ. За өөр юу ажиглагдаж? Ямар ялгаа ажиглагдаж байна? За мөн ойлголоо. Дахиад нэг хэлсэн. Энэ болохоор ганц байгаад энэ нөгөө хоёр байгаа. За хоёр бааж болох юм байна. Өөр ялгаатай талыг хараарай. За хажиглаа. За бэлгээ дээр. За ялгаатай талыг хэлсэн шүү. Энэ нь жижиг, энэ нь том байна. За багш дахиад нэг төхүүлээ. Ажиглахдаа талуудыг нь ажиглаарай бүгдээрээ. Талуудыг нь. За нэг ажигла. За талуудыг нь ажиглана. За бод мөх зүгч. Намс дээр. Шар дөрвөлжингийн нөгөө тал нь энэ богиноход нөгөө онцгой тал нөгөө энэ үеийн тал нь урт байна. За нэг тал нь урт байгаад энэ талууд нь ямар байна гэж нэ. За бодомаа. За бодомаа тайлбар өгсөн сансараа. Энийх нь бахад нөгөөх нь бас юм тэгээд энэ богиноход нөгөөх нь. За энэ дөрөв талны юм дөрвөлээ ямар байна? Ижилхэн байна штэ. Тийм байгаа ч тийм. Гэтэл энэ дөрөв талны дөрвөлээ ижилхэн байна. Үгүй байгаа ч тийм. Ямар талууд нь ижилхэн байна? Тал нь ижилхэн байна. Энэ тал нь хоёр хажуу тал нь ижилхэн. За тэгвэл дөрөв тал нь дөрвөлээ тэнцүү байгаа. Энэ зүсэрийг ямар зүс гэж нэрлэх юм бол? Ямар зүс гэх юм? Ам дөрвөлж гэж нэрлэх юм байна. Ам дөрвөлж. За өөрөөр яаж гэж нэрлэх юм? Хоёулаа дөрөв үнцгтэй тийм ээ? За өөр юу гэх юм? За хоёулаа дөрвөлж. За багш нь үлээдэг юм. За тэгвэл дөрөв тал нь дөрвөлээ ийм дүрсийг ямар дүрсийг явах нь? Квадрат гэж нэрлэх байна шүү дээ. Квадрат. За тэгвэл квадратын талууд ямар байдгийг хүүхдүүд ээ? Ямар гэнэ? Ижилхэн байдаг хана
ханаа шээ дөрөв тал гэж. За тэгвэл энийг ямар дүрс гэдэг юм? Ганцхан дөрөв. Ганцхан дөрөв гэж та нар мэддэг юм байна тийм ээ? Ганцхан дөрөв гэж. Ганцхан дөрөв гэж. Оо зү. Юу гэж нэрлэдэг вэ нөө? Тэгш өнцөг гэж нэрлэдэг юм ашиг хүмүүстэй энэ дүрсийг. Энэ дүрсийг юу гэж нэрлэдэг вэ нөө? Тэгш өнцөг гэж нэрлэдэг байна. Тэгш өнцөгний талууд ямар байдгийг? Урттай байдаг юм байна. Урттай байдаг юм байна. За тэгээд урттай талууд нь ямар ах юм? Хоёр хоёроор ижилхэн байдаг юм байна. Ямар дүрс гэдэг байна вэ? Итэл Квадрат ямар байдаг гэж юу? Юунууд нь ижилхэн? Дөрөв жиний чи юу гэдэг лээ? Дөрөв тал нь ижилхэн байдаг ханаа шүү. За тэгвэл өөр та нарын зурсан дүрсүүдээс ороогүй ямар дүрс байна чаас? Яа, дугуй дүрс бар ороогүй. За сайн. За тэгвэл бөөрөнхий гэж яриад сайн хүмүүстэй. Бөөрөнхий. Бөөрөнхий зүйл юу бүдээр нэрлэлээ багш та. Бөөрөнхий ямар зүйл? Дугуй гэж. Бөмбөг гэж. Нар гэж тийм ээ. За тэгвэл бөмбөгийг бүдээр бодъё. Бөмбөгийг бодъё. Бөмбөг ямар дүрстэй байдаг вэ? Дугуй дүрстэй. Бидний нэг үлдээсэн дүрс маань дугуй дүрс ханаа штэ. Тэгэхээр бөөрөнхий гэдэг дүрс байх нь байхгүй ханаа шүү. Бөөрөнхий дүрс маань бөөрөнхий зүйл маань ямар дүрстэй вэ? Дугуй дүрстэй байх юм шүү гэдэг. За. За багшны ямар цаас барьчих. За дөрөв чигээ бүдэрээ. Энэ ямар дүрс? Квадрат дүрс мөн үү? Яа квадрат гэж мэдв та нар? За дөрөв чин болгон квадрат авах уу? Талууд нь тэнцүү байгаа учраас энэ ямар дүрс вэ? Квадрат дүрс. Квадрат. За багшны хүүхд болгон квадрат дүрс юм. Энэ л аваад. За бүгдээ квадрат барьж. Квадрат бүсээ гата бариарай. Анцээ бариарай. За бүгдээ одоо энэ цаасаа гой дүрс үүсгэж тоглоё. За тэгвэл одоо дүрс үүсгэе. За энэ цаасаа бүгдээ одоо нуглана. За нуглах та. За яаш нуглах вэ? За яаш нуглаарай гэж. За яаш нуглаж мишээрэй. За мишээрэй. Энэ квадрат хэлбэртэй цаасаа, амдруудын цаасаа хоёр тэнцүү гурвалжин үүсгээр нуглаарай. Хоёр тэнцүү гурвалж үүсгээр. За нуглаарай. За тэгэхээр нөгөө энэ санамжаас цаа уншаарай өгөхтэй. За бүгд багшаа яг харуулдаг байгаа. За. За гой дүрс өсөж тавлаа шүү дээ. Амина нуглаарай цаас.
угаасаа. Хоёр тэнцүү гурван үсгээ. Хоёр тэнцүү гурван үсгээ. За яг нүдтэй нэргээ. Нэг ч заяа. За нуудаа багшаа бид бас хараарай. За хараарай. За тийм удаагүй. Ирвэн нээж ийн үгүй ихээ сайн хараарай. Яа нэг ч хоёр одно болохгүй нэ бодохгүй. Нэг л удаа шүү дээ. Ирвэн За зүг. За дэлгээ таарай хүмүүсээ. Дэлгээ таарай. Дэлгээ таарай. Хэдэн гурван жүүсэн бэ? Хоёр гурван жүүс. За хараа гурван чинь тэнцүү юу? Тэнцүү гэдгийг яаж мэдэв? Тэнцүү нуусан ба тэнцүү гэж нөр. За одоо нэжлэн нуусан ба тэнцүү гэж нөр. Өөр яад нь хоёр гурван тэнцүү юм. За үнийн нийлүүлсэн ба тэнцүү ах гэж нөр. Ирмэг онцгийн нийлүүлсэн ба. За өөр. Үнгийн нийлүүлсэн. Энэ хоёр гурван хаанда яаж ийна? Нийлээ татчих учраас энэ хоёр гурван чи ямар гэсэн үг вэ? Тэнцүү гэсэн үг шүү. За энэ бид одоо байчих бүгдээ. Одоо цааш орохгүй. Цааш нүх бод шүү. Ингээд дугаараа дуусан ч гэрээ байраа. Аа. За бүгд нуусан бол бүгдээ л байх хэрэгтэй. Энэ гурвалжингаа дахиад хоёр тэнцүү гурвалжин үсгэх нь болно. Энэ гурвалжингаар нуудаг шүү. За нуудаараа. Энэ гурвалжингаа хоёр тэнцүү гурвалжин үсгэх нь болно. Оо зөв. Одоо энэ давцахгүй шүү. Энэ давцахгүй шүү. Яг давцуулаа шүү. За нутараа. Хэдэн зурж үзсэн байгаа. Хэдэн зурж үзсэн мэн тий? За нугасан чигээрээ барай хөвгтөө. Нугасан чигээрээ барай шүү. Дахиад хоёр тэнцүү гурван үсгэх нь болно. Дахиад хоёр тэнцүү. За түрүүгүй ирмээ сайн нийлүүлээ нэ. За уссан гурван барай хөвгтүүдээ. Маш сайн. Амар амгалан. За дуусчлаа. За. За энэ гурвалжингаа дахиад хоёр тэнцүү гурван үсгэх. За. Чи хоёр дахиад тэнцүү. За. За сайн нуутараа. За дөрөв нугалчлаа. За одоо бүгдээ нугатаа үсгэсэн бол гурвалжингаа дэлгий. За дэлгээрэй. Ингээд дэлгэж. Би хоёр гурван байна. За. Нөгөө гурван онцгой адилхан гурван. Гурван хоёр. За. Батяхан бүгдээ За. батяхан энэ хоёр.
За хэдэн гурван үссэн юм бэ? Чи гурван чугуудыг хараад байгаа юм тий? Тэ хараад байна. За хэдэн гурван үссэн? За бодлоо. За харж байгаа. За бодлоогийн яриг сайн сасрах үү? За бодлоогийн яриг сасрах. За ган ирдэн. Та нар энэ ган ирднийг сонсон бол гоё юм ярьж штэ. Ингэж штэ. Дахиад тайлбарлаж. За сонсоорой. Сая хагаал тайлбарлаж. За их юм байна. За өөр. За тэр. За тэгээд ашиг ажиллаа өөрчлөлт ажиллаа заяа. За өөр ажилтнууд зүйлийг хэн тайлбарлахгүй. За наран цодынхаа сонсъё. Бусдынхаа аюулсаа сонсороо үгтэй. За наран цод юу ажилтсан? За. Оо зөв яра. Ингэж ш дараа. Энд нэг гурван. Энд нэг гурван тийм. Ингээд хэдэн гурван нийлээд нэг дөрвөн үсгэж юу? Дөрвөн гурван нийлээд нэг дөрвөн үсгэж. Дөрвөн ган эдний олонгод юу шилээ? Хоёр гурван үсгтээ нэг дөрвөн дөрс үсгсэн гэж ярьсан тийм. За бүгд нар нааш харж одоо. Одоо хашаа. За одоо бүгдээ гоё. За гоё бодъё тийм. За зүгт хаар. Нашаараа. Сайн анхаарахгүй болонгоо та нар буруу юм штэ. Тэгэхээр сайн анхаарай. Бид нар хамгийн их хэлж яаж нугаллаа? Бидний гурванжаар нугалахад ямар хоёр дүрс үүслээ? За тэгвэл одоо 2 том гурванжин үүсгэхээр зураарай. Готоор нь яаж зурх вэ? 2 том гурванжин үүсгэхээр зураарай. Ямар хондоо? Хоёр том гурванжин үүсгэхээр 2 том гурванжин үүсгэхээр 2 том гурванжин яаж үүсвэ? Хаагур нугалахад 2 том гурванжин үүсчихлээ. 2 том гурванжин. 2 том гурванжин үүсгэхээр оо за. 2 том гурванжин үүсгэхээр. Багшаа дуусна. За. 2 том гурванжин үүсгэр хаагур нь гурванжин үүссэн. Гурванжин гэсэн ч багш нь. Бид нар хамгийн анхны яраа энэ хараа. 2 том энэ хэдэн гурванжин үүссэн байна? За 2 том л гурванжин 4 гурванжин үүссэн. Батруулаарай. За одоо яах вэ? Патрон. Багшаа би дууссан. Багшаа. Дууссан. Дуусна. За буруу зурсан зөв зурснаа багшигаа зурснаас хараад аваа бид. За энэ хэдэн гурванжин үүссэн? Нэг энэ. Нэг хэдэн гурванжин үүсв? 2. Багшаа би. Нуглаан дээгүүрээ давхар яаш. За. Багшаа би. Дахиад зурчих юм бол хэдэн гурванжин үүсэх вэ? 4. Нэг гурванжингаа 2 тэнцүү гурванжин үүсгэхээр хуваагаарай. Нэг гурванжингаа тоон. Энэ гурванжин хуваах уу? Хуваахгүй.
гурвалжингаа. Нэг гурвалжингаа шүү. Хоёр тэнцүү. Аха. Хоёр тэнцүү яа. Хоёр тэнцүү гурвалжин үсгээр хуваана. Нэг гурвалжингаа хуваана. Я, ирсэн багшаа. Ингээ хоёр одоо нэг гурвалжингаа хуваана. Наа. Багшаа миний хөө. Багшаа. Нэг гурвалжингаа хоош өгдөө. Нэг гурвалжингаа даа. За бацныхаа батлууны. За хуваацсан байна. За хуваацсан. За багш самбарч. Зөв бороо зурсан хүмүүс алдаа байна уу гэдгээс самбараас цаан хадаа хинээд аваарай заяа. За би хэдэн гурвалжингаа хаваар гэсэн. Нэг. За нэг гурвалжингаа. Хаваа. Яг нэг удаас ороод хоёр гурвалжингаа. За би хэдэн гурвалжингаа хаваасан? Нэг гурвалжингаа хоёр хаваасан. За одоо бид энэ саяхан зурсан хаваасан гурвалжинг ахиж хуваахгүй шүү. За дараагийнхаа төсөөрэй. За одоо бид энэ төсийг хуваана. Энэ төсийг хуваана. За яаж одоо хийчихье. Наш арчаараа. Билгээ. За энэ төс энэ гурвалжинг ажиглахад хичнээн квадрат төс үүссэн байна. За ажиглаарай. Квадрат. Бид энэ төсийг ажиглана шүү. Энэ гурвалжингад ажиглана. Хэдэн квадрат байна? Нэг квадрат. Нэг байна. За. За гэрчээ за. За так квадрат. Энэ хоёр квадрат төс байна. Байна тийм ээ. За одоо дээдийнхаа квадрат төсийг тодруулаад зураах. Үүсгээр зураах. Зурцсан. Квадрат үсгээр. Квадрат үсгээр чинь. За. Энэ яг энэ байна. Энэ квадрат үсгээр. За квадрат. Энэ ч үрдүсгүй. Тэр ингэ үрдүсчээд байна. За хин үрдүссэн. Чишээ нэг зурцсан шин. Багшаа. Айзо. Багшаа энэ. Энэ төсөө. Бид аваа. Хэдэмтэй. Эндээ үсэг. Хоёрыг татах багшаа энэ. Бидний аваа. Энэ үсэж байна. Квадрат. Заяа. За нуглагсан дээр зурсан шүү дээ. Харандагаа аваарай. За энэ ингээд чи нугсан энэ хараа энэ нуглаас усч ингэж харан чумар. За ингэж чад. За нэг кадраа чи нөгөө талд нь хаана? Энд. Энд үсэж ш. За. За зурцсан. За одоо тэгвэл яг ингэж бариад энэ квадратныхаа нөгөө талыг хааш бодоогүй. Ингэж яг гол руу нуглаад. Гол руу нуглаад. За гол руу нуглаач. Нугалцсан уу гэдэг? За зөв нугалцсан. Шин хадуунаа уусаа. Нугалцсан. Энэ шиг. За нугалцсан чигээр байж байгаа үү гэдэг? Нугалцсан чигээр байж байгаа.
Нуусан чи босоо байш өгдөөдөө босоо. Босоо. Багшаа. Ингээ босоо. 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 За бүгд таашаа. Өөзөө. За одоо самбар дараарай. За бүх хүүхдүүд нааш хараарай. Одоо квадратын чи хажуудад ямар төрс үссэн байна? Квадратын хажуудад ямар төрс үссэн байна? Энэ ямар төрс байгаа вэ? За дөрөвчин төрсийг хаашаа харуулсан байна? Энэ дөрөвчин төрсийг хаашаа харуулсан байна? Ингээ харуулсан байгаа зү. За тэгвэл энэ төрсөө яг голоор нь 2 3 чин үсэхээр бас зурч. За одоо сая бид нар зураа дууссан шүү дээ, тийм ээ? За энийгээ дээшээгээ ингээ гүцэчихье. Нэг дөрөө зураа нэг. Дээшээгээ яг саяхаа зурч дууссан цэгээсээ дээшээгээ. Дээшээгээ. За ингээ зурчих хэрэгтэй. За хаач зураасаараа үтүүдэд үрсэн ажлаарай. Тэгээд зүрсэн хаач. Тэгээд зүрсээ бүгдээ ямар дүрс үрсэн байгаа багштай дээрээ. Таны дөрөв дөрөвтэй. Тийм ээ зүрснаа. Бүгдээ найзлах нь ингэж ажиллах юм. Яа одоо ингээ бүгдээ нэ. Бүгдийг нь хаач. Баша бүгдийг нь хайцлаа. Сэн дүү. Сэн. Баша бүгдийг нь хайцлаа. Надад юм. Хаач. Бүгдийг нь аваад. Заач зүг. Зурааснаа даав. Зурааснараа хайчлаарай.
За тэгээд дүрсээ хайчлаад ямар дүрс байгааг бүгдээ ялгаад тавиарай. Англиар тавиарай ширэн дээрээ. За түсэлээ ижиг төстэйг нь англиар энийгээ дуусч чадсан. Зураг хурж ажиллаж шүү. Зурснаар ажиллаж. Тэг бүдингийн зураасаа ажиллаж. Түслээ ангилсан уу? Das nicht geht. Ja. Энэ чаргууд хайцдаг хэлвэ. Наач юм. Энийг часаад байна. Энэ одоо ямар дүрсэн бэ? Энэ одоо ямар дүрсэн? Ийм гараад энэ одоо ямар дүрсэн бэ? Ийм дүрсэн шүү дээ. За. Зурснараа ажиллаж шүү дээ. Энэ яагаад Зурснараа ажиллаж шүү дээ. бас энэ юм даа. Хоёр том гурван. За. Дууссан. Би яхаа хоёр том Ангиж. Түстүүд ямар дүрс гараа ажиллаад байж. ангишнаа. За хэн тайлбарлах вэ? Хэн тайлбарлах вэ? Ямар дүрс үрсэн бэ? Хэн тайлбарлах вэ? За болмаа. За ямар дүрс юм бол бүгд ярьцээ. За болмаа гэж хэн ярих вэ? Бидэн боц юм байна. За бодроо ярьч. Ямар дүрс үрсэн? Хоёр там гурван тэгээд нэг жижиг чүмэг За нэг нь ямар дүрс вэ? Наад дүрсээ бодож байгаа хэдэн тавтай юм байна? Сайн бодоод байна. хоёр там гурван ямар За. Мэдгүй дүрс аваа. За наад мэдгүй дүрс хэдэн тавтай юу гэж хэлмээр ингээ бодороо заяа. За үүрээ. За дөрөв дүрс ямар дүрс? Дөрөв тавт ямар вэ? За дөрөв. За ямар дүрс? Ямар дүрс вэ? За өөр хэд тайлбарлах вэ? Өөр хэд тайлбарлах вэ? Там хоёр. За хэлж. Надад нэг том. Оо. Нэг ч. За За наач ямар биш вэ? За бүгдээ одоо игнаш харчаа. Одоо дараагийн хичээлээр бүгдээрээ энэ дүрс
бооцтой. За одоо бүгдээрээ над дүрснүүдээ юу яач. Хураагаад дараагийн хичээл дээр хэрэглэе. Заа. Багш энэ 4 онцгой гэтлээ. Тий 4 онцгойтэй байна тий. Хичээл авсан хүүхдүүдэд баярлалаа. Хичээл авсан багштай